Туулай аимшигын өгүүлэлэг. 1-р бүлэг. Ажлын санал. Одынх дундчил нэгэн айл. Хотын захын хороололд өөрийн гэсэн хувийн хашаа байшинтай. Эхнэр болон өөрийн 2 хүүхдийнхээ хамтаар нам гүмхэн амьдрна. Тэрээр түүхийн багшийн ажилтай ба нийслэлийн сургуульд багшлаад 3 дахь жилээ өнгөрөөж байгаа хэлээ. Багаасаа өндөр хэмээн дуудагдсаар ирсэн ба одоо ч хамт олон дундаа өндөр од хэмээгдэнэ. Баг зэрэг дуугүй тэрээр зарим үед бодлогошрон элтвийг бодон санаа алдах нь бий. Түүний эхнэр цас гих ба энэ жил 26 хүрч би маш залуухан эмэгтэй. Өөрийн хувийн урландаа зураг хөрөг зуран гадуур худалдаалдаг ба зарим үедээ одоос ч илүүтэйгээр орлого олно. Харин том хүү тэнгэр нь 7 настай ба бага охин нь солонго 5 настай. Тэр нэгэн өдрийг хүртэл энэ айл нам гүм амар жимээр амьдарсаар их хотын нэгэн болонд амьдралын аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсээр байлаа. 2009 оны 12 дугаар сарын 28. Цас малгайлан орсоор л шинэ жилийн хаяанд тулчихсан энэ үед одынд нэгэн чимээгүйхэн маргаан болж байлаа. Чиний энэ сарын цалинчин тэр жигээрээ юрдүүл инүүхэн гэж үү? Хайрт минь ойлголтоо. Энэ сард хүнээс зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй бол болохгүй гэж бодоод би өрөндөө цалингийнхаа ихэнхийг нөхчихсөн. Яах аргагүй нэхэдсэн болохоор би юу ч хэлж чадсангүй. Энэ сард миний 3 зураг борлогдсон. Тэр мөнгөөрөө сарын хүнс бас бус зүйлс зарцуулаад одоо бараг дуусгах жаах чинь. Чи яагаад энэ бүхнийг бодсонгүй вэ? Чи энэ 2 бяцхан амтныг хар л та. Бид юугаараа шинэ жилээ тэмдэглэж ямар мөнгөөрөө эдэндээ бэлэг авч өгнө гэж чи бодсон юм бэ? Химэн эхнэр нь ундуудсан асуухад од. Би ч энэ бүхнийг бодсон. Даанч миний цалин буухыг андахгүй тосж агаад авчлаа штэ. Би тодорлыг арайч өнөөдөр бөхөөрөө авчихна хэмээн сансангүй л дээ. За энэ яах вэ? Би чамд нэг зүйл үзүүлье. Би өнөөдөр нэг сонирхолтой зар харлаа. Химэн од цааш иргэн өнөөдрийн шинэхэн зар мэдээ сонинг гаргаж ирээд эхнэрийнхээ зүг сарвайн 19 дугаар хуудсанд гарсан зарыг харалтаа. Тэгээд юу гэж бодож байгаагаа хэлээрэй гэлээ. Тэр өдрийн 19 дугаар хуудсан дахь зар дээр бичигдсэн зүйл цасыг үнэхээр их гайхшруулв. Хүүхэдтэй залуухан хосыг Хөвсгөл аймгийн Улаан уул суман дахь хувийн эдлэнд орших байшиндаа манаач болон гэрийн үйлчлэгчээр сарын 1 сая төгрөгөөр цалинжуулан ажилуулна. Байр хоол үнэгүй. Жич олон хүүхэдтэй бол сайн. Утас 99. Гүй яах вэ? Сонирхолтой л юм. 1 сая гэдэг чинь бит хоёрын хувьд хангалттай. Бас байр хоол үнэгүй гэж яах юм. Гэтэ би үнэмшгүй байна. Ямар тэнгэн гэрийн үйлчлэгч болоод манаж авахын тулд ийм их цалин амладаг үлээ химээхэд. Магадгүй хөдөө бөглөө нутаг болохоор тэр байлгүй дээ. Тэгээд ч 2 хүнд 1 сая гэдэг чинь тиймч гайхмар зүйл биш шүү дээ. Харин нэг зүйлийг сайн ойлгохгүй ах юм. Олон хүүхэдтэй байх шаардлагын тухайд надад их сонир санагдлаа. Олон хүүхдийн хэрэг юу юм болоо? Химэн энэхүү харилцан яриа өндөрлөв. Одоо тэр өрөөнөө ирээдүйнхээ тухай бодлогошрлоо. Түүний хувьд өрх гэрийн тэргүүн гэдэг утгаараа сая төгрөгийн ажлын саналыг алдмааргүй бөгөөд тэр дундаа байр хоол үнэгүй гэдэг нь хангалттай мөнгөө хураагаад байж болмоор санагдлаа. Өөрийнх нь одооны ажлын цалингаар тэр хизээч өөдлөн дэвжиж чадахгүй байгаагаа ухаарч байлаа. Хэрвээ энэ ажилд орчих юм бол 6 сарын цалингаа хураагаад л ойрын хэдэн жилдээ толгооноос салж чадахгүй байгаа үрдзээл дээр нь нэмээд өөрийн гэсэн унах унаатай болж болно гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Хөвсгөл аймгийн Улаан уул сум. Эн чин бараг хамгийн захын бөглөө сум шүү дээ. Тэнд хувийн эдлэн бариулдаг нь хачирхалтай л юм. Эзэн хүн нь байгальдаа ойр амьдрахыг хүссэн юм болов уу? Гэхдээ хитрхи бөглөө биш гэж юу? Ядчил суурин амьдрал холбоо харилцаанаас хол нь эвгүй юм да.
хэмээн бодол хэлсэн ч сэтгэлийнх нь үзүүрт 1 сая төгрөг хийгээд үнгүй байр хоол бодогцсоор л байлаа. Цасч бас дотроо бодлогоширчээ. Ямар сонирхолтой зар вэ? Эсвэл хин нэг нь худлаа тогломоор санагдаад энэ зарыг хэвлүүлсэн юм болов уу? Ер нь Хөвсгөл аймаг гэдэг чинь эндээс 1000 шахуу километрийн зайтай штэ. Эдлэн газрын манаач бас үйлчлэгч гэдэг тийм ч хүсмээр сайхан ажил биш. Гэхдээ цалин хөлс сайтай бол тийм ч муухай биш л юм. Ядчил цэвэр агаарт 2 хүүхэд минь хэсэгтэй байх нь дээр ч юм шиг. Би ч гэсэн урландаа онгод байгалийн хідэн зурагтай болоод авбал юу нь муу байх вэ? Химээ 2 талд бодсоор шүнийг өнгөрөв. Аль нь ирээдүйн сайн сайхныхаа төлөө бодлогоширч байсан ч ирээдүйд тэр хоёрыг яг ямар нууцлаг зүйл хүлээж байгааг аль нь мэдэхгүй л байлаа. Тэрхүү нууцлаг зүйл чухамхүү ямар хар дарсан зүйл байсныг төсөөлшгүй. 2 дугаар бүлэг аялал. 2010 оны 12 дугаар сарын 29. Од өглөө нь тухайн зар дээрх утас руу шууд залглаа. Хид залгасан ч утсыг өнөөх хүн авсангүй. Хамгийн гайхалтай нь өдөр ажил дээр байхад нь түүний утас руу нөгөөх дугаараас гинт залгав. Од утсаа шүүрэн авч ярил бүглүү дүүхэн сонсогдож байсан ч нэгэн залуухан эмэгтэй хүний хоолоогоор "Оо, сайн байна уу? Та ажлын зарын даваа залгасан уу?" "Тийм ээ, би танай зарыг сонирхсан юм аа. Зар дээр байсан мэдээллээр бол танай хувийн суудсанд манаач болон үйлчлэгч хэрэгтэй гэсэн. Би өөрөө дээд мэрэгжилтэй л дээ. Манай эхнэр бас..." "Юу, танах хэдэн хүүхэдтэй вэ?" "Юу, энэ тийм чухал гэж үү? Манайх 2 хүүхэдтэй." "Оо, тийм үү. Цөөхөн юм аа. За, хэдэн настай вэ? Өөр хүүхэдгүй байлуу?" Юу л да. Том нь 7 настай, харин бага нь 5-тай. Их сэргэлэн хүүхдүүд. Томоот хүний үг их сайн авдаг. Бас тэгээд хүүхэд цүнтэй айл юм аа. Гэхдээ хүүхдүүд чинь жоохнороо байгаа нь их сайн хэргэлтэй. Би өөрөө их хүүхдүүдэд хайртай хүн юм аа. Өөрийнхөө тэр эдлэнгээ хүүхдийн цэцэрлэгшил байлгахыг хүсдэг хүн. Олон хүүхэд бужигнсан газар айтайхан байдаг юм аа. Тэгэхээр танд нэг болцолч юм уу, хүсэлт ч юм уу нэг зүйл тавь. Уг нь манай шаардлага дээр байгаа л да. Олон хүүхэдтэй байх хэрэгтэй гэсэн. Та өөрийн 2 хүүхдээсээ гадна хамаатан садныхаа ч юм уу, найз нөхдийнхөө ч юм уу хүүхдүүдээс авч явах хэрэгтэй. 2 хүүхэд хангалтгүй байна гэхэд Од хитрхи гайхшин. Яагаад тэр вүлээ? Та тийм олон хүүхдүүдээр яах гэж байгаа учрыг чинь би сайн ойлгохгүй л байна. Уг нь чи тэгээ миний саналыг хүлээж авахгүй гэсэн үг үү? За тэгвэл баяртай гэд шавдуулахад Од "За хүлээгээрэй. Манай үеэлийн 2 хөөрхөн хүү байгаа. Насаараа миний том хүүтэй ойролцоо" гэхэд "Тийм гэж үү? Тэгвэл яг болж байна. 4 хүүхэдтэй айлтч татгалзахгүй шүү. Та надад хаягаа үлдээх хэрэгтэй байна. Би маргааш өглөө тань руу өөрийн гэрийн байршлын хаяг унааны хөлсийн хамт явуулна. Унааны хөлсний хувьд санаа зоволтгүй. Харин өглөө гэхэд бүх зүйл танд бэлэн болсон байх шаардлагатай байна. Миний санал танд таалагдж гин үү?" гэхэд "Үгүй яг жаахан давчуул юм. Гэхдээ болох байхаа. Харин нэмээд нэг зүйл асууж болох уу? Та хэн болох? Бид ямар хүний доор ажиллах хийгээд ажлын нөхцөл, гэрээ, цалин хүйс гэх мэт хэд хэдэн зүйлийг тодорхой олгомоор байна" хэмээн асуухад өнөөх бүсгүй. "За, тэрийг тэнд очисон хойно надтай тухтай ярилцаарай. За, баяртай одоо" гэд харилцуур таслагдлаа. Од саяхан болж өнгөрсөн ярианы талаар нэг хэсэгтээ зогсон бодол болов. Яагаад олон хүүхэдтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа хийгээд өөрийнх нь нэрийг хэрхэн мэдсэнийг ойлгосонгүй. Нэг мэтгэд хичээлийн хонх дуугарч ангиас нь хүүхдүүд шагалдан гартлаа. Маргааш өглөө бэлэн болох юмаа бэлтгэх хэрэгтэй хэмээн үгэлсээр Од хувцас өмсөд гэрийн зүг гүйхээрээ явлаа. (2010 оны 12 дугаар сарын 30). Өглөөний нар мандахад айл бүрийн яндангаар утаас авсаж гарч орж буй хүмүүсийн хөдөлгөөн ихсэн нь их хотын амьдрал эхэлж буйг санагдуулна. Тэр нэгэн өдрийн өглөө Одын гэрт хэд хэдэн хүн цугласан байлаа.
Хөдөө газар явна хэмээн баярлсан үеэлийнх нь 2 хүү. Үеэл нь их нэртэйгээ бас хамаатан болох 2-3 хүн одын гэрт ирсэн байлаа. Урд шөнө эхнэр нөхөр сайтар ярилцсны эцэст тэрхүү саналыг дагахаар шийдсэн байв. Харин гол асуудал нь үеэлийнх нь хүүхдүүд байсан ч од үеэлтэйгээ ярилцаад зөвшөөрүүлж чадсан байна. Үеэл нь ч гэсэн тиймч дургүй байсангүй. Учир нь тэднийх ядавтар айл байсны хувьд 2 хүүгээ мөр бүтэн гидэж сатгалан явуулах боломж тэр бүр байгаад байдаггүй байв. Хашаа байшин болон гэрийн тавилга сэлтийн заримыг нь үеэлдээ хадгалуулан үлдээхээр болцоолоо. Энэ үед хаалганы хонх нь айжуухан дугарлаа. Од ч өнөөх эмэгтэйг ирэх цагийг тэсгэлгүй хүлээж байсан тул шууд хаалгаа очин хаалгаа тайлтал хинч байсангүй. Харин довжоон дээр нь цагаан цаасанд болттой нэгэн зүйлийг орхисон байв. Газрын зураг, хуучны том алтан эмэг бүүж, бас шарсан дугтуутай цагтл. Од эдгээрийг хараад эн чи одоо ямар тоглоом нь вэ? Мөнгөнд хаана бас энэ эмэг юу үлээ? Химээ гайхсан царайгаар од бүгдийг тойруулан хараад загтлыг задлуул. Алтан эмэг бүгжийг борлуулад замын зардлаа хийгээрэй. Газрын зургийн дагуу очих ёстой газрыг чинь тодорхой заасан байгаа. Би та бүхтийг удахгүй ирнэ гэж найдаг хүлээж байна. Химээ загтал дээр бичсэн байв. 3 дугаар бүлэг. Эхлэл. Од зам ширтэн бодол хэлэн явна. Өнөөдөр л нэг л сонирн баг чинь. Яагаад ч юм нэг л бүрсгэр хүүтэн хүндээ. Магадгүй миний буруу байж болох ч бид нэг л буруу тийшээ яваад байх шиг. Хашаа нэмэн нохоо хизээч над руу хуцдаггүйсэн. Гэтэл өнөөдөр явхаар гарахад над руу өстө солиорсон мэт боорлон хуцаж араас гасалж байсан. Зүн сувын дагсных тэрүү нэг л хүүтэн инээд сонсогдох шүү бас нэг яана. Олон хүүхдийн хувь заяаг атгаад хар илгийн бүглүү газар явдаг нь зөв үү буруу юу? Химэн үе үеийнхэн бодол хэлж цонхоор унах цасан ширхгийг салгалгүйгээр ажиж явлаа. Хажууханд нь эхнэр нь үе үеийнхэн зүүрмэглэн хідэн хүүхдийн бүлээн амьсгал мэдрэгдэх шиг болоход дотор нь онгойж цаашдын амьдралаа дотроо төсөөлөн бодоход гэрэлгийгээ мэдрэгдэх шиг. (2010 оны 1-р сарын 2). Хөвсгөл аймгийн Улаан улс сумын төв дээр ачаатай фургон хаашлан зогслоо. Харанхуй бүрийд ирсэндээч тэрөө угаасаа ч тийм сүртэй бараатай хангайч юм уу? Иргэн тойрны бүхэл зүйл овоож харлаж харагдаад сумын төвч гэсэн бүглүү зэлүүд нутгийн хэд гурван айш шиг харагдах нь сүртэй. 2 өдөр илүү явсандаа тэрүү хамаг биеийг хөшөж, хурдхан л нэг ор хүнжилдэ орж, хамаг биеэ тинээлгэн унтахыг хүссэн хүүхдүүдэд дагуулад ойролцоох айлын зүг зүгэллээ. Йоо, энэ ч ёстой бодож яснаас ч хол юм аа. Хаяа заримдаа хот орох болоход л ингэж явбал замдаа жаахан ядарч магадгүй юм да. Химээхэд од. Зүгээрээ хөө, энэхэн зэргийн юм байх гэсээр 2 хос бие биентэйгээ ганц нэг үг сольсоор айл руу орлоо. Айлын эзнийг Баадай гих. Баадай эхнэр болон охины хамт гуруулаа амьдран суuna. Холын зочны хөлд дарагдаагүй удсандаач тэр юм уу? Баадай хотоос ирсэн гэж дуулаад шаравтар царайнд нь инээмсэглэл тодорч. Алив эхнэр зочинд хоолцай химэн угтлаа. Хос 2 ирсэн зорилгоо шууд ярьсангүй. Айлын гэрийн үйлчлэгч манаач болох гэж явна. Химэн ярихаасаа жаахан төвөгшөөсөн бах. Инүүхэн энтэй наад захиндаа зочлон ирж байна. Химэн асуумтгай гэрийн эзний асуултанд хариулав. Удалгүй аян шиж ядарсан цас ба хүүхдүүд нойрондоо дийлдэн утцгаахад гэрийн эзэн од 2 дундаа нэг шил юм тавиад хууч хөрхөр сууцгаав. Од гэрийн эзнээс очих гэж буй айлынхаа байршил болон зам харгуйг асуух санаатай газрын 6 дийлгэн тавив.
Гэрийн эзэн ч нутаг усныхаа ширхэгч чулууг андахгүй илэрхий болж энэ нь тэр гол, энэ нь тэр даваа гэдэл ойлгомжгүй байсан бүхнийг одод хэлж өгөв. Гэтэл яг одын зорж буй газрын хавцаа заагаад энэ хэсэг газрыг хар шулмүст гэдэг юм. Хүн бараг нутгалдгүй балар хөвч ой байдаг. Энүүхэн дээл гэж ярахад ийшээч зүглэхэргүй газар даа хүмүн гэлээ. Одч гайхан энэ газар руу яагаад явж болохгүй лээ? Тийм явж очих боломжгүй зам муутай газар юм уу? Гэхэд өвгөний царай бүдэг бараантан энэ хүүчин яагаад сонирхоод байдаг вүлээ? Гисэн харцаар хэсэг ажин сууснаа энэ газар хараалтай гэж ярилцдаг юм билээ. Химийн өгүүлв. Хараалтай гэж од гайхан хэлснэ. Гүй ах минь яг яагаад тэгж ярилцах болсон юм бэ гэж лавлан асуувал өвгөн дуртай дургүй. Одоо эртхэн унтдаа хүмүн хараалч идтэй. Хідэн хүний амд амьдсан үлгэр домгоос л цаашгүй. Гэхдээ хүмүн ийшээ явбал балар ойд төөрөх учраас зүгэлсний хэрэггүй. Химээгээд хундгандаа байсан архийг нэг амсгаагаар залглаад морь харахаар бослоо. Одоо орондоо ороод хэсэгтээ нойрн хүрсэнгүй. Энэ ахад үнэнээ хэлбэл яадаг бол эдлэн газартай нэгэн айлд зарагтахаар явж байна. Тэднийх таны хэлсэн шиг хар шилмүстийн тэр хавцаа байдаг юм аа гэж хэлдэг юм болов гэж бодсноо. Цаац нэгэнт хүнд худлаа хэлснээс хойш дахиж нэг юм хэлэх нь эвгүй юм да гэсээр нарслаа. Өвлийн тэр нэгэн шөнө сумын төвд нойрсож буй хідэн хүн дуг нойрондоо дугжирч байхад хашааны ногтол чимээтэй аргагүй борхосоор байв. Чөтгөр хардаг химээгддэг хотож дөрвөн нүдтэй банхаар тэр шөнө яг юуг хараад сүртэйгээр хуцаж байсныг мэдхэд хэцүү. Дөрөвдүгээр бүлэг гонд. Цас орсоор л байлаа. Орох орохдоо том ширхгээр хаялан тэнгэр газар нийлэх мэт шуурхан цас мөсний орноо зорчин буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Одоо өглөө эртхэн босоод сумын төвөөс цааш явах унаа хайхаар гарав. Хид хідэн хашаа байшин, хідэн дэлгүүр хуршоо, сумын засаг даргын байр тэргүүтээ аргагүй л бүглүү тосгоны сум нь илт. Хид хідэн хүнтэй ярилцсан ч үн мөнгөн дээр тохирохгүйгээс гадна хар шилмүстэй гэхээр л толгоос ихсэрх нь их сонин. Тун удалгүй нэг залуу хөслөн явхаар боллоо. Залуу нэлээд цааргалсанчгүй, ахиухан хөлсч нэгсэнгүй. Одын хувьд баярлууштай зүйл байсан ба дулаалгатай супер УАЗ 469 байсан нь түүнийг бүрч баярлуулав. Хөдлөх цаганч болж аяа бараагаа ачааллан хөдлөхийн даваан дээр нэг зүйл дутуу байгааг бүгдээрээ анзаарлаа. 5 настай солон охин нь байсангүй. Ер нь өдөр ачаа бараа янзлах, хүнсээ цуглуулах, гарч орох бүрийд охин байхгүй байсан нь тодорхой болов. Ирэлчэд арга мухардан гэрт цугларсан шөнийн 10 цагийн үед охин гинэт ороод ирлээ. Даарч хөрсөн тэр байтугай шалбарч гимтсэн зүйлгээ орж ирэхэд нь хэн бүхний сэтгэл санаа тайтгарч хайцсан талаар нь уралдан асууцгаав. Говьд хамт байхад дулаахан байсан. Надад маш амттай харуул өгсөн. Бас мах өгсөн. Би бүгдийг идэл тэрврүүлээд лээсэн. Говьд намайг одоо гэртээ хайр гээд тэгээд удахгүй уулзна гэж надад хэлсэн. Химэн охин шулганав. Говьд гинэ хин блэ? Юу хүн бэ? Ёо, хамаг санаа зовоочих юм аа. За энэ хавийн л нэг хүн биз. Ашгүй дээ миний муу охин химэн аав ээж нь дуалтлаа. Энэ үед гэрийн эзэн баадаг хүмүүс ажиглан харсан бол яач хаа химэн гайхах байсан биз. Баадай шар царай харлаж амандаа гонд химэн бовтанснаа арай үгүй элгүй дээ. Арайчтэй химэн бовтнох нь хачирхалтай.
энэ охины хэлж буй нэр нь гонд гэж байсан. Тэгэхээр тэр эргээд иржээ. Тэр эргээд ирсэн байна. Хөөрхий хүүхдүүд химээсээр баада цаашаа юм бодохгүй байхыг хичээж байлаа. Хөөрхий хүмүүсийн хувь тавилан хэдийнэ зурагдсныг баада мэдхийн цаагуур мэдж байв. Тэр одоо юу ч хийж чадахгүй зогсоохыг оролдох юм бол 1970 онд болсон тэр зүйл дахин давтагдана гэдгийг мэдэж байлаа. Гонт эргээд ирсэн байна. Үүрээр тэд хөдлөлөө. 4 бяцхан хүүхдүүд ир им 2 жолоочтойгоо нийлээд 7 хүн харанхуйг хаг зүсэн явхад цас түрүүн чихээсээ уламж ширүүн шуурх нь явах замыг хаан буц хийтж байх шиг